2025 оны эхний 2 сард нийгмийн даатгалын сангийн орлого 1 их 80 төгрөг олж өмнөх оны мөн үеэс 235.2 тэрбумаар зарлага 967 тэрбум төгрөг олж өмнөх оноос 30.8% өсжээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд 2024 оны 4-р улирлын байдлаар 52.7 мянган аж ахуй нэгж байгууллагын 787.4 мянган ажиглагч хамрагдсан байна. Харин сайн дурын 171 мянга гаруй даатгуулагч байна. Эдгээр сайн дураар даатгуулагчдын зүгээс арилжааны банкнаас зээл авахд сайн дураар төлсөн даатгалыг шалгуурт багтааж өгөхийг хүссэн байна. За ингээд нийгмийн даатгалын ерөнхий газраас банкны зээл олгохдоо сайн дураар даатгуулагчдын төлсөн шимтгэлийг харгалзан үздэг байх алтан бичгийг хүргүүлсэн байна. За одоогоор банкудаас нэгдсэн хариу ирээгүй байгаа юм байна. Тэгэхээр ирээдүйс ирж байгаа энэ гомдлыг бид нар бас арилжааны банкудад уламжлаад за дээрээс нь сайн дурын даатгуулагчид маань болохоор албан бус хөдөлмөр эрхлэн, хойроо хөдөлмөр эрхлэх байдлаар бол орлого олоод тэр орлогынхаа боломжинд тулгуурлаад нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулан сайн дурын даатгалын шимтгэл төлөөд явж байгаа юм учраас эдгээр иргэдэг бас ингээ зээл олгохдоо энэхүү байдлыг нь зээлийн шалгуур үзүүлэлтэнд хамааруулан авч үзэж иргэдэд бас нааштай эргээр шийдвэр гаргаж өгөхийг бол хүсээд ерөнхий газраас алтан бичиг явуулж иргэдийн саналыг бол уламжлаад байгаа. Албан бус хөдөлмөр эрхлэгчид тэтгэвэр тэтгэмж авах хүрээнд сайн дураар даатгалдаг зорилготой. Харин иргэн альва зээл авах эсвэл аль нэг улсын виз мэдүүлэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт шаарддаг болсон гадаад улсад ажиллах тохиолдолд сайн дурын даатгуулагчийн төлөлтийг нягтлж даатгуулагч гэж хүлээн зөвшөөрдөг бол арилжааны банкнаас зээл авахд энэ төрлийн даатгуулагчдын төлөлтийг шалгуур хангасанд тооцдог байна. Тэгвэл нийгмийн даатгалын ерхий газраас ийхүү иргэдийн хүсэлтийн дагуу зээлийн шалгуурт оруулах албан бичгийг хөргүүлээд 2 хоног байна гэж мэдээллээ. Харин энэ талаар бид Монголын банкны холбооноос лавлахад албан бичиг одоогоор ирээгүй, эренгүүт бид нэгдсэн байдлаар хариу өгнө гэлээ.